бас нэг хүн болохоор ашигтай бактери гэж ярьсан чинь нөгөө айрганд те булганы хүмүүсийн гидсэнд нь ашигтай бактери тэр лактозыг задлах ашигтай бактери нь өндөр байна гэсэн шүү дээ. Тэр бол яг үнэн баггүй те. Ширхэг үрнээс ширээний хүнс. Ургацтай айл подкаст. За ширхэг үрнээс ширээний хүнс үрээтэй ургацтай айл подкастын 6 дахь зочноор оролцож байгаа. Баатар брендийг одоо үргэлжлүүлээд үүсгэн байгуулсан явж байгаа Ширцмаа Сэхэртэл маань ирсэн байна. За Ширцмаа Сэхэртэл маань одоо сонсогчдод өөрийгөө танилцуулаад ямар мэргэжилтэй үеийн одоо яг энэ үйлдвэрлэл дээр юу хариуцж ажиллаж байгаа тэр талаараа танилцуулаач. Наваг Баатар хогтой Ширчмаа гэдэг. Тэгээд уламжлалтын эмч мэргэжилтэй. Нааханы магистр зэрэгтэй. Тэгээд яг бүр бага наснаасаа 7 наснаасаа эхэлж аавыгаа дагаж уул хатаар явж ургамал ноогоо түүж яг энэ мэргэжил болон одоо энэ өв соёлдоо дурлсан. Тэгээд бүр багасаа л яг уламжлалтын эмч болно гэж мөрөөдөж ирсэн. Тэгээд одоо яг мөрөөдөлтөө хүрээд бас салбартаа бас түүчилээд явахыг ирмэлцдэг эмэгтэй байна. Тэгэхээр яг нөгөө уламжлалт данаа ухааны чиглэлээр суралцсан юм байна шүү дээ. Тэгээд багасаа ингээд одоо аавыгаа дагаж явж ирсэн байна. Танай хамт олонны хэм зорилго. За мөн дээрээс нь одоо энэ брендийг одоо анх одоо ямар зүйлээс болж одоо ингээд бүтээе. Монголдо эмийн ургамлаар одоо үйлдвэрлэл эрхлээд үний эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэдэг санаа хаанаас үүссэн гэж ярилцдаг бай та хэд маань. Одоо яг манай хамт олонны эрхэм зорилго гурай гэх юм бол ер нь Монголын уламжлалт дангаа ухааны гайхамшгууд байна л да. Маш хүнд өвчтэй хүнийг хүртэл өнөөдөр босгоод амьд явж байгаа тохиолдлууд маш олон байна. Хүнд өвчтэй хүмүүсээс хүртэл байна. Архаг хууч өвчтэй одоо элэгний БЦ вирусээс ахуулаад хавдар тусан хүмүүсийг хүртэл ингээд амьдралын чанарыг дэвшлүүлээд насыг нурцгаад явж байгаа биднэрт олон жишээ байгаа. Тэгмчрээс энэ уламжлалт дангаа ухааны гайхамшгийг дэлхийд ер нь таниулах хэрэгтэй байна гэдэг ийм эрхэм зорилготой. Гэтэ энийгээ бид нар ингээд заавалчгүй хүнд өвчтэй хүнийг эдгэж илэршүүлэхаасаа илүү зүгээр энгийн хэрэглээг одоо өдөр тутам хэрэглүүлж хийж бид нар өөрсдөө эрүүл байх юм байна. Тэгээд яг энэ бүтээгдэхүүнээрээ бид нар дэлхийд гарч чадах юм бол Монголоос уртчилж чадах юм байна гэсэн үзэл баримтлалын үүднээс л яг анх цай хийж эхэлсэн. Тэгээд яг цайгаа бид нар ингээд яг уламжлалт дангаа ухааны суур мэдлэг дээр тулгуурлаж хийсэн. Одоо юу гэдэг энгийн нэг ургамлыг аваад те ардын мэдлэг гэж байдаг шүү дээ. Энийг нэг тийм өвчин дуудаг муудаг гэхгүйгээр яг уламжлалт дангаа ухаанд юу гэж заасан байдیں۔ Өөр ямар жорны арилгууд байна. Тэрийг нь яаж интеграцлж болох уу гэдэг дээрээс яг энэ бүтээгдэхүүнийхаа жорны арилгыг гаргадаг учраас бас үр дүнтэй бас юм судлагдсан. Тэгээд нэгэнт одоо ингээд одоо жорны арилгаа гарсныхаа дараагаар түүнийг бас судалгаа шинжилгээ хийгээд бусад эрдэмтдтэйгээ бас хамтарч ажиллаж байна. Шинжлэх ухааны үндэслэлтэй байдал. Яг зөв тийм. Уламжлалтын суур мэдлэгийг орчин үеийн одоо шинжлэх ухаан технологийн аргатай хослуулад одоо шинэ инновацлог бүтээгдэхүүн гаргахыг зорддог. Тэгээд та манаас бүтээгдэхүүнийг харсан бол 10 төрлийн цайнууд байгаа. Тэгээд цайнууд маань бол зарим хүмүүст бол таалагддаггүй. Яагаад гэхээр зарим нь маш гашуун, зарим нь хит өтгөн болж байна гэдэг. Ер нь бол яг ургамлын гаралтай яг органик бүтээгдэхүүн гэдэг бол яг л тийм байдаг л та. Одоо ингээ усанд ингээ хандлахад шууд өнгө өгдөггүй. Удаан ингээ нэг 5-аас дээш минут болж иж яг өөрийнхөө ургамлын ихний амтыг гаргадаг. За тэгээд бүр удаад хандлагдаад ирэхээр яг бүр юм шингэх амт нь гарч ирдэг. Тэгэхээр аль болох одоо яг ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол та баг зэрэг халуун усан жоо хандлаад юм уу удаан хугацаанд нэг 10 минут байлгасны дараа хэрэглэх юм бол илүү зохимжтой байна. Энэ ч бол яг нэг энгийн хэрэглээнд тохирсон байдлаар заавар зөвлөмжийг өгч байгаа тийм. 10 минут хандлаад тэгээд байлгаж байгаа 10 минутын дараа уул илүү хүний биед сайн. Яг зөв. Түрүүн та хэллээ л те. Хүмүүс ингээд нэг одоо манай бүтээгдэхүүнийг одоо гашуун гэдэг юм уу те зарим тохиолдолд тэгдэг гэдэг. Яг тэр гашуун байж байгаа нь бол жинхэнэ тэр эмийн чанар нь байгаамаа гэдэг бол яг тэр гашуун байж байгаа нь эмийн чанар гэж ойлгож болно шүү дээ. Тэрнээс бол янз бүрийн одоо амтын дарах хүн тааламжтай байх бол яг тэр эмийн органик тэр чанар нь алдагдж байна гэж үзэж байгаа бай та хэд маань. Тийм одоо яг уламжлалт ухаанд амт гэдэг нэг ойлголт, чадал гэдэг нэг ойлголт гэдэг байхгүй. Тэгэхээр нөгөө хүн одоо 6 амтыг мэдэрдэг хүний хэл. Тэнгүүт бид нар одоо ямар өвчнөөсөө хамаарат тэр амтыг заримдаа бүр шундаг гэсэн үг. Одоо зүгээр энгийнээр тайлбарлах юм бол та хүүхэдтэй бол бага насны хүүхэдтэй бол ханад том хөрсөн үед нь
бид нар чихэр болон жүүс улгаалах юм бол эдгэрдэггүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан бид нар яг тийм эсрэг хамтыг нөгжиж тэрийг одоо эдгээх эхлэлийн тавьдаг юм да. Тэгээд тэр хамт маань одоо хуураад бидний одоо биед ороод хувиралт өөрчлөлтөнд ороод бас шингэсний дараах хамт гэж үүсдэг. Тэр чанарыг яг ургамлын тэр чанарыг ойлгож чадах юм бол та ямар ч ургамлыг хооронд нь хувиралтанд оруулах боломжтой гэсэн үг. Тэгтээ тэрийг бас таамаглах боломжтой гэсэн үг байхгүй. Амтаас гадна бас тэр ургамлын чадал гэж байна. Одоо чадал гэдэг нь орчин үеийнхаар бол одоо фармакологи үйлдэл гэх юм уу та тийм үйлдэлнэ гэсэн үг. Тэгэхээр тэрийг бас амтаар нь таамаглах боломжтой. Жишээлх юм бол гашуун амттай ургамал байх юм бол одоо илэгний халууныг арилгадаг ч гэдэг юм уу тий. Ингээд чадлууд нь бүгдийг ингээд томьёолох боломжтой байдаг. Энийг бас уламж лангаа ухааны эрдэмтэн даваг цэрэнгоо бас жишг итгэл зур гэдэг ойлголтоор бас айгүй гоё томьёолж өгсөн байдаг. Мөрийг яг гаргаж ирсэн итгэл зур гэдэг чинь тийм ээ. Түрүүн нөгөө ярьжсэн яриа руугаа эргээд орё. Та яг мэрэгчлээ хэдэн настай байхдаа одоо би яг энэ уламжлалт дангаа ухаанаар явъя. Хүний эрүүл мэндэд тустай юм бүтээгдэхүүн хийя гэдэг ойлголтыг өөрөө аваад өөрөө яг мэрэгчлээ бүр сонгож байсан уу? Зүгээр багасаа бол аавыгаа хараад манай аав ч нөгөө түүхийн ярих юм бол ойд тэгээд багштай байсан одоо дорж игээд тэгээд багшийнхаа нэрээр энэ компани нэрлсэн байдаг байхгүй. Тэгээд аавыг хараад хүмүүстэй бид нар ингээ аавч явдаг бид нараар юм болгодог гэсэн. Тэгээд жоохон хөвгтэйс болохоор айгүй хурдан болцдог. Тэгээл за энэ аав шиг л юмч болох юм байна гэж мөрөддөгс байхгүй. Тэгсэн чинь дараа нь их сургуульд ордог байхгүй. Тэгсэн чинь ааваас яаж сайн юмч болох вэ гэж бодсон. Тэгэл их сургуулаа төгсөөл басна хөнгөвчлөгийн нарийн мэргэжлийн хэмжээр сурсан. Дандаа амьдралын төгсгөлийн шатны хүмүүстэй ажилладаг. Сураад тэгээд ер нь амьдрал гэж юм бэ? Мөн чанарыг нь ойлгох гол бас хичээгээд явсан л та. Тэгээд хөтлөө одоо болохоор одоо ааваас яаж илүү гарах вэ биш. Одоо яаж одоо энэ бүтээгдэхүүн үйлчлэгээ уламжлалтынхаа хүмүүст илүү сайн ойлгуулах вэ, хүргэх вэ гэдэг дээр илүү анхаарах хэрэгтэй байна гэж бодсон. Яа тэгэхээр нөгөө 90 оноос хойш нэг цаг үеийн хэцүү байдал дараа хөгжүүлэхэд маш хэцүү байсан юм байна. Тэгэхээр манай дээд үеийнхэн бол тэрийг бол хангалттай хийцэн. Одоо дараагийн үеийн одоо үргэлжлүүлэх ёстой хүмүүс маань зүгээр дэлгэрүүлэх үе цаг нь ирсэн байна. Өмнө нь бол ингээ 30 онд бид нар ингээ дарагдсан. Тэгээд тэр чинь нэг өсөх үе шатанда нэг явна шүү дээ тий. Тэгээд одоо бол яг бид нар энийг хөгжүүлэх, дэлгэрүүлэх сурталчлах үе нь ирсэн гэж ойлгож байгаа. Тэгээ яг энэ цаг мөч нь яг таарсан нь сайн нөгөө Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг гараад уламжлалт дангаа ухааныг хөгжүүлэх 5 чиглэл дотор эми ургамал тийм уламжлалт имийг Монгол брэнд бүтээгдэхүүн болгож экспортлохыг дэмжиж оруулсан байгаа. Тэгэхээр энэ чиглэл бол маш одоо төхөмтэй энэ одоо ажилд их үр дүн авчрах. Манай Монгол орны одоо эми ургамлаар хийсэн бүтээгдэхүүний дэлхийд өрсөлдөх чадвар та яг юу гэж боддог вэ? Дэлхийд өрсөлдөх чадварыг бусад одоо орны ийм одоо эми ургамал болон одоо эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэдээс. Бид нар одоо Аз дэлхийд эми ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр өрсөлдөх чадвар маш өндөр байгаа байхгүй. Гэтэ нэг ийм барьер байгаад байгаа нь бид нар хууль эрх зүйн хувьд болон одоо юу гэдэг лаборатори одоо яг энэ ургамал яг одоо энэ биологи төвт байцсан ийм хэмжээтэй байна гэдгээ бид нараас нэгт баталж чадахгүй байна. Бүрэн гүйц тодорхойлж чадахгүй байна. Тэгээд хууль эрх зүйн хувьд бас ингээд ямар ургамал нь гаргаж болох ёстой юм те ямар ургамлыг бид нар тариалж болох ёстой юм. Аль ургамлаасаа бид нар одоо ингээд масс бүтээгдэхүүн үйлдвэрлээд бүтээгдэхүүн олон төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлээ гаргах юм гэдэг бас тодорхойлохгүй байгаа юм болов уу гэж бодоод байгаа байхгүй. Сая одоо байгалийн ургамлын шинжилсэн найруулга дээр санал авч байна л да. Тэгэхээр аль болох одоо ургамлаа хамгаалах тал руугаа илүү хандлага ажиглагдаад байгаа боловч нөгөө тал руугаа нөгөө тариалаад хөгжүүлэх бизнесийн эргэлтэнд оруулах арга зам нь бас байх ёстой шүү дээ. Тэгэхээр тэр нь болохоор бас ингээ хангалтгүй байгаа юм шиг санагдаад тэгээ бас бид нэр санал хүсэлтэд хөргүүлсэн тийм. Саяны ярьж байгаа зүйл дээр таны одоо байр суурь өнцөг гэх юм уу те одоо ямар саналтай байна одоо нөө бизнес эргэлтэнд оруулаад те тэр нь давхар хамгаалттай явж байна хамгаалт бол одоо ингэ явах хэрэгтэй тэрийг бол бид нар мэдээж хүлээн зөвшөөрнө яаж явал бизнес эргэлтэнд орох хэрэгтэй гэж одоо та бодож байна хамгийн түрүүнд болохоор одоо
Би ч одоо агрономч хүмжлэлтэй. Тэгтээ ингээд хүмжлэлтэй ингээд мэрэгжилтэй мөртлөө маш олон ингээд нөхөрлөл нөгөө Адра Монголиа гэдгээр бас нэг 2 удаа сургалт хийсэн. Тэгээ ойн газрынхантай хамтраа бас нэг ингээд сургалт тариаланчтай хийж байгаа байхгүй. Тэгвэл тариаланчд маань бол үнэхээр хөдөлмөрч тариалангийн улирал болол ямар хэцүү байдаг үлээ те хавар ингээд хар шороо хүүтэнд ингээд тариал ногоогойл өвөл цастай уралдаал нөгөөдхөө хураагаал те би хүртэл өөрөө явж үтсэн л тэгээ гар хөлөө хөлдөө барин байж тэгээд ингээд маш хөдөлмөр хийж байгаа маш бага үнэтэй тариад байгаа байхгүй одоо төмөс чинь килограмм 1500 байлгүй те тийм тэгэхэд чинь бид нар дэлхийд өрсөлдөж одоо 500 төгрөг 500 төгрөг байгаа. 500 1500 орно хэлбэлцдэг. Хэлбэлцэж байгаа тийм. Тэгэхээр бид нар одоо 1500 төгрөгийн үнэтэй юмыг одоо энэ гоё тий 100% эко энэ гоё одоо ус байгальтай газар таримааргүй байхгүй. Бид нар юу таримаар нэг бол дэлхийд $150 гэдэгтэй $200 үнэтэй килограмм нь тийм эмийн ургамлыг тарих юм бол бид нар ингээд багыг гаргасан ч гэсэн өндөр үнэ буцаагаад оруулаад ирэхтэй эсвэл тэр ургамал дээрээ суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гаргачих юм бол биднэрт нөгөөт нь хэд дахин нуглаад тариаланчид үйлдвэрлэгчид яг зөв нэмэн өртөг шингээс нь одоо импортыг орлоод гаднаас валют татах боломжтой гэдэг санаа явж байна. Тэгвэл жишээлбэл одоо $150-200 гэсэн үү? Тийм ямар төрлийн ургамал? Жишээлбэл нэрийн дурд. Одоо жишээлбэл би нэг өвөр Монголын Монгол эмнэлгийн хороонуудтай ингээ очиод дадлага хийгээ явдаг. Тэгээд тэднэр бас уламжлалтаар айгүй манай. Уламжлалтаар бас нэлээ одоо бүхэл бараг л хүмүүс Хөх хотын Монгол эмнэлгийн хороолоо явж үзүүлээд шүү дээ. Алшаад байна, Шилийн голд байна, Хөх хотод байна. Ингээ ер нь том өвөр Монголын хотуудад бүгдээр уламжлалтын эмнэлэгтэй хажууд нь дандаа юм тариалан байдаг байхгүй. Тэгээд тэр тариаланд нь юу тарьж ийнө гэхээр дандаа туршилт судалгаанууд хийж байгаа. Энэ тарьж болж гин үү, болохгүй байна уу гэдгийг бүгдийг үздэг. Тэр ковидын өмнө 19 онд илүү бас автагаа зүг дадлага хийж явж байгаа. Алшаад болохоор алшаа агар гэдэг ургамал байдаг байхгүй. Модлог юм боторхог ургамал. Тэгээд тэр болохоор маш үнэтэй. Одоо 1 килограмм нь Монгол мөнгөөр бол 300-400 мянган төгрөг. Тэр яг говьд ургацлаг $100 шүү дээ. Тийм, маш гоё үнэртэй. Яагаад агар гэж нэрлсэн болохоор дотроо нөгөө эфирийн тас үнэртэй байдаг учраас агаргүй одоо уламжлалтын ийм найрлага юм байхгүй. Агар гэсэн бүх юм та одоо сонсч ирсэн бол агаар 8, агаар 15, агаар 17, агаар 35, агаар 20 энэ төргээд маш олон найр. За тэгээ бусад зүрхний маш олон юмнууд байдаг байхгүй. Би одоо бүр бодсноо ман дөрөв нородлоо тэр агаар байдгүй. Байхгүй. Байхгүй. Манд дөрөв дээр мандал байгаа гол урд мандал литр 2. Тэгээ тэр агарыг ингээд тарьж болох юм байна гэд 4 бут надад өгч явуулаад чи одоо энийг туршаад үзье. Монгол тарьж болох уу? Тийм, болох нь уу, болохгүй нь хэрвээ ингээд танайд ургаж ивэл би яг ингээд масаар нь одоо ингээд ургуулах юуг нь боломж байгаа. Тийм, дээж ийн өгөө гэ. Тэгээд би чинь тэгэхэд чинь жаа хөөхт исэн юм чи бас юу ч мэдгүй. Тэгээл нөгөөдгийг аваачаад үйлдвэрийнхаа гата ногоо юу ботмот яаж тарьдгийг мэдгүй шүү дээ. Ямар ч нэг ингээд шууд суулгацсан. Тэгсэн чинь нэг нь ингээд нэг өвөл маш хүтэн болоод өгцэн. Тэгээ одоо 3 манай үйлдвэрийн гадаа байж л байгаа. Тэгээ яаж томруулж момруулахыг би ясаа мэдгүй. Тэгээ ямар сургаж болд юм байна. Гэл тэгээ ковид энэ төр гараад дахиж бид нар ингээ холбогдож чадаагүй. Одоо тэрнээс хойш тэр 3 ургамлыг ургуулснаас хэдэн жил өнгөрсөн бэ? Одоо бараг 3 жил болчихлоо шүү дээ. Тэгэхээр ер нь бол урах боломжтой гэсэн үг. Тэрнийг бол ер нь боломжтой юм байна. Технологиг илүү сайжруулах, тий, боловсруулах, эсвэл ургасан нэмэх ч гэдэг юм тий. Энэ юу хэлтэлтэй байгаа юм ш. Тэгэхээр тэр сайхан үнэтэй ургамал манайд бол бас урах боломжтой гэж 3 жил ингээ ургаа байж гэнэ гэдэг чинь бас харагдчихэ тий. Масаар яаж тариалах вэ? Одоо би болохоор тариаланчид болон зарим нөхөрлөл кластруудтай ингэж хамтарч ажилламаар байдаг байхгүй. Би одоо тийм ургамлынхаа үр одоо үнэтэй ховор ургамлынхаа үр болон одоо юм суулгацын ингээ олоод өгчин. Тэгээд тий хангаад өгөөд одоо кластруудтайгаа ч юм уу нөхөрлөлттэйгээ гэрээлээд урьдчилгаа төлбөр ч юм уу тий нэг тодорхой хувийн өгөөд за тэгээд энийг би 2 юм 3 жилийн дараа яг ийм шаардлагын дагуу авнаа гэж. Авнаа стандартаа тавиад. Стандартынхаа дагуу авнаа гэх тэр хүн тэгээд төмөс тарихынхаа оронд тодорхой нэг одоо талбай дээр тийм эмээ ургамлаа тариалж идэг. Давхар нөгөөтхөөж заа үүсний ногоогоос арч идэг хажуугаар нь эмээ ургамлаа тарьж идэг. Тэгэж ингэж хамтарч ажиллавал илүү бас үр дүнтэй байна да гэж. Бид нар болохоор 2016 оноос Төв аймгийн Баян Чанарын суманд нэг
34 га газар дээр болохоор ингээд эми ургамлууд туршиж үзье. За тарэлтын судалгаа хийж үзсэн. Тий 28 зүйлийн нэг ховор болон ховор ургамлуудыг тарьж үзсэн. Тэгэл зарим дээр нь ургаал, зарим дээр нь урахгүй ингээд би ч нөгөө нэг шууд өөрийнхөө хар ухаанаар л тарьж байгаа юм тий. Мэргэжлийн тарэлтын юу байхгүй болохоор тий тэгэл зэрлэг ургамал юм чи ингээл тарьчих гэх. Тэгэл онсон ч байгаа, алдсан ч байгаа. Тэгээ яг тэрний үндсэн дээр бол маш олон тийм юу туршлага хоригдлуулж авсан. Энэ ургамлын ингэх хэрэгтэй юм байна, цэнийг ингэх хэрэгтэй юм байна, гişүүнийг ингэж тарих хэрэгтэй юм байна гэдэг ер нь янз янзын юм дээр туршилт хийж утсан. Тэгэхээр тэрийг бол яг нөгөө мэрэгжлийн тэгээ олон жил одоо тариа ургамал ургуулсан тийм туршлагатай хүмүүстэй хамтруул илүү үр дүнтэй байна. Боломж байна. Тэгээ нэг дэмжих боломж байна. Зөв хамтрах боломж байна. Тарэлт одоо хийж байгаа хүмүүс маань илүү үнцэнтэй, эмийн одоо өндөр чанартай, илүү экспортын шиг хандлагатай тийм баримлууд одоо тань компанитай хамтраад захиалах тарэлэн маягаар явуулахаар шүү дээ. Та хэд маань захиалгаа өгөөд ийм төрлийн баримл дариулъя. Намар ургацаа биднэрт өгөө. Эсвэл одоо олон наст бол хэдэн жилийн дараа ургацаа өгөө. Тэгээд бид нэр худалдаа тавнаа. Тэгмэд худалдаж аваад та хэд маань эрүүл мэндийн бүтээгдэхүүн болгох нь. Тэгэхээр энэ бол жинхэнэ хамтрал байгаа хоёр тал одоо ингээд хамтраад тэгээ хаана вин ингээд боломж үүсэж байгаа гэсэн үг тийм ээ. Наа ч юм бол маш гоё сонсогдож байна. Би бас танаас яг асууя гэж бодож байсан. Асуултын маань хариултыг бас нэлээд тодорхой хэлээд өгчлөө. Та хэд маань одоо тарь төрж гэнэ үгүй би бүр асуух гээд ингээд хэлээ хэл захтаад ингээд суугаад байсан байхгүй. Тэгэхээр өмнө нь бол ингээд тарь төвшөө явж исэн юм байна тий. Алдаж оноод ингээд явсан юм байна. Одоо бол үндсэндээ одоо тарэлэнчтайгаа хамтраад ургуулгын таад ургуулаа бидний үйлдвэрлэхээ гэж байгаа. Жишээлбэл би Борнорт нэг 500 хэдэн га дээр нэлээд олон жил ажилласан. Одоо практик дээр. Тэгэхэд манай юуны эргэн тойрноос ингээд эми ургамлуудыг хулгайгаар түүгээд аваад дүүсэн байхгүй. Тэгээд тэр эми ургамл нь болохоор нөгөө дэрвэр жиргэрүү гэдэг нэг юм эми ургамл байсан. Тэгээд сураг сонсохтой хятад руу нэлээд нөгөө улгаагаар гаргаад байдаг тийм. Тэгээд Борнуур жаргалантаар ус нэлээд тархацсан ургамл байдаг. Тэгээд сүүлдээ нөгөө тэр ургамл маань бас нэлээд ордоод ер нь харагдхаа ингээд байгаад гэсэн. Тэр ургамлыг ер нь бас тармилжуулж болтгон болов. Тэр ургамлаар ер нь эми жанрын сайн бүтээгдэхүүнүүд гардаг юм шиг байна тийм ээ. Ямар төрлийн бүтээгдэхүүнүүд гардаг ер нь дэрвэрээс? Стилера Сапонишка гэдэг ер нь бол 2010-ад оны үеэс илүү эрчимжиж эхэлсэн ургамал. Тэгээ одоо бол дархан сэлэнгийн тариаланчид болон нэлээ олныг тармилжуулсан байгаа. Одоо Төв аймагт ч байгаа, Дархны наанч байгаа, Хонгор сумын цаанч байгаа, нэлээ олон хүмүүс олонгаа тариалаад бараг нутагссан гэж хэлэхэд болно. Яг уламжлалтын найрлан тэргүүр жиргүүрээс ордгоо. Ерөөсөө химийн чиглэлээр яг хятад эмийн найрлаганд илүү төлхөө ордог. Тийм учраас хятадууд илүү худалдаж аваад одоо гэр хэлцээр байгуул. Одоо бол манай Монгол хориглолцсон. Зөвхөн тариалсныг л ковотоор гаргаж байгаа. Тийм. Тэгвэл би бас одоо ойлголтоос татуулсан. Тантай бас өнөөдөр уулзснаа одоо бас хэрэг гарлаа шүү дээ. Би бас дэрвэр жиргүү одоо уламж танаа аваханд хэрэгэлдэг юм болов уу гэдэг сонирхоод суусан. Тэгвэл яг нэг тийм одоо химийн чиглэлийн юм дээр бол нэлээд л ашигладаг юм байна. Ер нь эми ургамлуудыг ер нь бол тэгээ гоо сайхан, тэгээ органик бүтээгдэхүүн, тэгээ хүнсний чиглэлээр бол илүү ашиглаж байгаа. Тэгэхээр манай монголчууд бид нар яах ёстой вэ гэхээр хятад бол юм чагсаалт хийдэг байхгүй юу. Одоо энийг бол эмийн чиглэлийн ургамлаар хэрэглэнэ. Энийг хүнсний чиглэлийн ургамлаар, энийг гоо сайхны ургамлаар гэж баталцдаг байхгүй юу. Тэгээ саяас бид нар тэрэндээ санал өгөөлөө чинь. Тэнгүүтэл бид нар нэгэнд эмийн чиглэлээр гэдгээ ингээ баталсан бол тодорхой байхгүй юу. Хэрэглэгчтэн ч тодорхой, нийлүүлэгчтэн ч тодорхой. Хоёулаа бас хамт байж болдог, эмч ээж болдог, хүнсч ээж болдог ургамлууд гэдэг ингээд тэр жагсаалтаа баталчих юм бол биднэрт илүү тодорхой болно гэсэн. Дараагийн тэрний зохицуултыг хийхэд ч тодорхой. Сая болохоор бид нар бонлоо 10 төрлийн цайгаа гаргахад 2 нь одоо орж чадаагүй. Бас бидний алдаад байсан л да. Нөгөө логистикээ сайн судлаагүй. Тэгсэн чинь яасан мэгсэн чинь манай уушиг цэвэрлэх цай болон ханаа том цайнд орж байгаа лидер гэдэг ургамал байдаг байхгүй. Одоо лидрийг та мэдэн штэ тий. Говийн ургамлуудаар хурдаг. Одоо амсах юм бол яг левом эцэн шиг амар гашуун үндэс байдаг. Тэгээ тэрийг болохоор японочууд хориглосон юм оруулахын. Одоо энэ ургамлыг одоо оруулахгүй гэдэг ингээд латинээр, англи нэр нь бид нар бүх юм өгж байгаа шүү дээ тий. Тэгээд оруулахгүй гэдэг тийчээ ингээд бид нар буцааж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэрнтэй адилхан бид нар энэ ургамлын талаар зохицуулалтаа одоо айгуу сайн хийх шаардлагатай байгаа.
Тэгээ бас алийн таримлжуулахын гэдгээ бас тодорхойлох хэрэгтэй л дээ. Одоо байгаль орчны яамнаас болохоор хариу ургамлыг тариалахгүй гэд заалт байгаа. Хориоцсон ирээ шүү дээ. Тэгээ одоо бид нар нөгөө айгүй гоё үнэтэй эмээ ховор ургамал гэж шууд тарьчих гэж бодно шүү дээ. Тэгэх юм бол тэр хаваарх одоо экосистем бүрэн өөрчлөгдөнө гэж үзэж байгаа байхгүй нөгөө зүгийн тэгэл тоос хүртдэг босч авжууд тэр өөрчлөгдөнж үздэг учраас ер нь бол бидний цааш тэнцгийн хандлага бол Монгол орондоо ургадаг өндөр үр дүнтэй ховор тэгээд эндемик ургамлуудыг илүү тариалах нь зүйтэй гэсэн бодлол гаргаж байгаа. Тий. Би л дотроо гаргаж байгаа юм л та юу юм те. Тэгээ хууль тэгээ заасан болохоор одоо тэгээ бид нар тэгээ одоо ерөнхийдөө бас зарим тохиромжгүй одоо заалтуудыг бас өөрчлөгдсөн. Яагаад тэгэхээр дэлхийн өөрөг албаачлалын цаг үе өөрчлөгдөж байна. Бид нар аль болох одоо бас бизнес эргэлтэнд орох боломжтой ургамлуудаа дээрээс нь одоо манай Монголд ургаж байгаа ургамлынхаа үрийг өөрсдөө түгээд сайхан таримлжуулах боломжууд биднэрт бий. Яагаад гэхээр бид нар бас тийм шинжлэх ухаанаар дутмаг улс биш. Тариалаад ургуулах чадвартай хүмүүс нь байна. Та эдмонууд одоо уламжлалт дангаа ухаанаар дамжуулаад маш гоё хүний биед хэрэгцээтэй эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэх. Тэгээ гадаад харилцаатайгаа сайхан зөв холбох боломжууд байна. Өндөр одоо юутай гадаад нэг ургамлуудыг бас ингээд одоо 20 зэрэг ингээ оруулахгүй гэдэг байгаа шүү дээ. Тэрэн дээр бас боломж байдаг. Үндсэндээ нөгөө сорт сорилт хийгээд ургах боломжтой гүйгийг одоо тодорхой хэмжээний давтамжтайгаар судлаад олон давталтайгаар олон хувилбартайгаар судалгаа хийгээд нөгөө ойролцоогоор 3-4 жил уртдаа нэг 5 жил судалж байгаад ирээдүйдээ сортоор батлуулдаг тийм байна. Тэгэхээр ер нь бол тэр сортоор батлуулж чадах юм бол маасаар тариалуулах боломж нь тэндээс үүснэ. Тэр сорт сорилтын гэдэг чинь яг энэ урмал тарьж ургуулдаг эрдэмтдийн зөвлөлөөр ороод улсын сорт сорилтыг баталгаажуулдаг. Зөв. Тэгэхээр ингээм бол одоо тэр үнэтэй $100 бүтээгдэхүүнийг манай Монголд тий одоо нийтлэг байдлаар тарих боломжууд нь бүрдэнэ гэсэн үг. Яг дэргүүршгэл хүмүүс тарих хэрэгтэй л да. Ганцхан мэдээд байгаа нь дэргүүр байхгүй. Тэрнээс өөр зөндөө олон янзын сорт ургамлууд. Тэнтэй ялгаахгүй одоо тий түрүүн хоёлоо төмсгөө ярьжсэн төмсийн сортуудыг хүртэл тэгж оруулж ирээд зөвшөөрлийг аваад тэгээд нөгөө нэг маасаар нь ингэж тарьдаг баг. Бас тийм боломж байгаа. Тэгээд энэ нөгөө подкаст хоёлаа ингээ ярьж байгаа мэдээж нэг хүнд хэрэгтэй зүйл ярих гэж байгаа учраас миний мэдгүй та ярьж таны бас нөгөө нэг олохгүй үнцгийг би бас агроном хүнийхээ хувьд бол харж байгаа гэсэн. Та сая юу Япон руу Food Expo яваад ирсэн баг тий. Тэгэхээр манай одоо Монгол орны эмийн ургамлаар хийсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүнд Япончуудын хандлага үзэсгэлэнт ингэ байж хат тэр нь ямар сонирхож байна уу? Ер нь Монгол орны яг эко био гэсэн бүтээгдэхүүнүүдийг маш их сонирхдаг юм байна. Одоо сүүн бүтээгдэхүүн эмийн ургамал байлаа гэхэд яг онгон тий бордоо байглаасаа тэгээ бордоо болон одоо нөө юу пестицид энэ хамгааллын бодис гэж тий ургамал хамгааллын бодис энэ хэрэглээгүй яг тийм ургамлын гаралтай Монголын яг тийм эндемик ургамлыг бас аягүй сонирхдаг юм байна. Тэгээд одоо японочууд маань ингээ нэг бүтээгдэхүүн ихэнд бол одоо хэдэн 10 жил судалтын байна л та тэг ингээ асуултуудын ингээд яагаад ийм асуулт асуугаад байгаа юм бол доо гэж бодоход ингээ яг цаад талын асуугаад байгаа байхгүй. Одоо Монголын яг өрмөц онцлог нь энэ ургамалд нь яа дээ энэ ямар градус дуурахт энэ яг хаана ургад ингээл манай чихэр өвсийг сонирхол асуугаад байх жишээ нэг байгаад байхгүй. Японочууд ингээ ажиллаад байхад та мэдээж ногоон цай гэдэг матча гэл тэр ногоон цайгүй юм алга. Тэрнээсээ кофеинч ногоон цайтай, цайнч ногоон цайтай, моочинч ногоон бүх юм бичээн хүртэл ногоон цайтай. Тэгвэл японочдыг гайхалтай болгосон юм тэрийгэ бүгд сайн гэж хэрэгэлдэг юм байна л та. Одоо ногоон цайнд болохоор эпигалокатехин гэдэг антиоксидант бодис гэдэг байхгүй. Тэр нь маш өндөр байдаг, 90% байдаг. Тэмтэй адилхан Монгол эмээ одоо ургамлуудад тэр эпигалокатехин байтугай өндөр антиоксидант байгаа байхгүй юу? Гэтэл бид нар тэрийгэ мэдгүй ногоон цай сайн гэдэг ногоон цайтай юм. Гадны нөгөө импортын бүтээгдэхүүнийг сонгож хэрэглээд байдаг. Гэтэл яг манай оронд ургасан нөгөө ургамлууд нь тэрийг бүр хэд дахин давуулсан тэр хүчтэй юм антиоксидант шандартай юм байхад бид нар тэрийг хэрэглэж мэдгүй л байгаад нь гол аманаа л гэж бодоод байгаа. Жишээлбэл одоо сая таны хэлсэн тэр ногоон цайг ингээд орлуулах тэр антиоксидант өндөр шин чанартай ямар төрлийн ургамлаар хийсэн бүтээгдэхүүн байна? Бид нар болохоор манай удирдагч багш нар магистрийн юу хийлгэхдээ яг тэр ногоон цайны хамттай харьцуулсан аахгүй. Элэг хамгаалах бэлтгэл гэ манай элэгний цай бүх зүйлүүдийг нь харьцуулсан биш. Та маань байна уу нэг манай элэг хамгаалах бэлтгэл гэдэг нэг улаан бэлтгэл байгаа аахгүй. Тэрэнд агуулгаж байгаа өмхий шимэлдэг буюу даракоцефалофоидитум гэдэг нэг юм эфирийн төстэй ургамал байгаа. Тэрийг харьцуулж харахад яг адилхан
хувьтай байгаа байхгүй усаа хандна. Тэгэхээр одоо тэрийг л бид нэр одоо юу гэдэг нь савндаа хэрэгэлт юм уу, шампундаа хэрэгэлт юм уу, зайндаа хэрэгэлт юм уу, хэрэглэх л хэрэгтэй байгаа. Гоо сайхандаа ч юм уу, эсвэл өдөр тутмынхаа хэрэгэлдэг шингэн болон одоо ингээд тийм гурилан бүтээгдэхүүн бичээж бас хэрэглэж болох юм байна тий. Тэгээд нөгөө ургамлын шин чанаруудыг бас ойлгох хэрэгтэй байдаг. Жишээлх юм бол одоо кофений соёл гэж хүмүүс одоо яриад л. Гэхдээ кофе чи ер нь ямар одоо газар ургадаг ургамал үлээ. Үндсэндээ нэлээд дулаан орон руу ургана. Тийм. Кофе ч одоо Непал дэх ургана, урагшаага Вьетнам, Эквадорын бүстэй дандаа тэр дулаан даалгавар. Тэгвэл кофе өөрөө яах үйлчлэгээтэй вэ? Сэрээ хүл. Яг зөв. Тэгэхээр энэ нөгөө би тань түрүүнд нэг амт гээд нэг чадал гээд нэг юм тэр дотрийг ингээ хураангуулах юм бол халуун хүүтэн гэсэн хоёрхан ойлголт өгдөг байхгүй. Тэр хураангуул ойлгоно. Тэгвэл кофе өөрөө сэрүүн чанарын ургамал байхгүй. Тэгвэл та кофег ямар үйлрэлд ууж болохгүй нэ? Хүүтний үйлрэлд ууж. Яг зөв. Тэгэхээр бид нэр өвөл хавар кофе уух нь зохимжгүй байхгүй. Тэгээ дээрэс нь бид нар ингээ мөстэй уугаад тохирох уу юу те? Тий, тэгэнгүүтэл чинь бид нар одоо дэлхийн нийтээрээ үргүүдэл гээл яриад штэ. Тэрний гол шалтгаан бид нар ингээл те стресс гээл олон шалтгаан ярьдаг штэ гэмтэл мэмтэлтэй ингээл. Гэтэ яг үүндээ идэж ууж байгаа зүйлтэй холбоотой байна. Яг зөв бидний идэж ууж байгаа юм тэр кофег ялангуяа мөстэй буруу үед нь буруу шин чанартай болгоод хэрэглээд байгаа байхгүй тий. Тэрийгэ бүр амьдралын шин чанар хэмнэл болгоцсон. Яг зөв бараг стил имижээ зарим болгоцсон яваад байгаа шүү. Гэтэл бид нар тэрийг намар ууж холно тий. Зун ууж холно. Дулааны үйлрэлүүд. Тий, өвөл энэ тэр уугаад болохгүй. Тэгээ бүр мөстэй уугаад байвал та тэгэл ирээдүйнхаа өвчний ихсөөр буюу одоо манайхаар бол шингэсэн өвчин гэж ярьдаг байхгүй. Тэрийг л үүсгээл байх гэсэн. Тэр үүсэл хамбал цааш та одоо тэр өргөдөл төртөл хүргэх боломжтой гэсэн. Наад чинь бол маш гоё мэдээлэл. Одоо манай монголчууд чинь нэлээд галбаалчлагдаад гадаадд их олон жил зарим нь амьдарч байгаа, олон төрлийн ажил хийж байгаа тий. Нөгөө стрессээ тайлах зарим кофе уудаг, зарим нь сэрэх гэж уудаг. Жишээлбэл Солонгос, Японд ажиллаж байгаад кофеогоо сурцсан. Тэгээ нөгөө Монголдо ирэхээр нөгөө кофеогоо яг л нөгөө өвлөө үйлрэл баамаа авахгүй өглөө өдөр тутамдаа ингээ хэрэглээд байгаа. Эхтүүд минь одоо болохгүй юм байна шүү. Одоо кофег бас зүй зөрчтэй хэрэглэх зүйтэй юм байна гэдэг мэдээллийг одоо энэ одоо жинхэнэ одоо мэрэгчлээс сонсч байлаа. Би ерөөсөө сонсч байгаа юм байна. Тэгээ энэ ч бас хүний эрүүл мэндэд маш гоё мэдээлэл. Тэгээ ер нь альва ургамлын шин чанартай юм ер нь л халуун хүүтэн гэдэг л хуваагддаг гэсэн. Тэнгүүтэл бид нар энийг яагаад уламжлалтын юм шиг ингээд хоолны зөвлөгөөг өдөр тутмын амьдралын хэв маягийн зөвлөгөөг айгуу сайн өгдөг юм ихээр тэр бүгдийн артлын шин чанарыг мэддэг байхгүй. Тэгэл танд илүү одоо тохиромжтой хоолыг өгнө гэсэн. Японд сая ингээд би 2 удаа очлоо л дандаа хавар очиж байгаа байхгүй гэсэн чинь хавар иддэг хоол гинэ. Тэр сакураны навч сакураны нэг үр юм уу цэцэгч юм уу ингээд тэргээ хоол болгоцсон. Герман Европт очсон чинь тэг хавар иддэг гэсэн чинь нөгөө дөнгөж 4-5 сард ургадаг нөгөө хэрээнүүд энэ шүү дээ. Аспарагус энэ төр хоолнд хэрэглээд идэв шүү дээ. Тэдний ингээд хавар иддэг хоол гэж тустай байна. Өвөл иддэг хоол гэж тустай байна. Тэд нар манай монголчууд бараг 13 дугаар зууны үед Хувлэцсэн хааны үед хүсгүү гэд Монгол эмчээс ахгүй. Тэр нь одоогоор болохоор нийгмийн эрүүл мэндийг одоо захирал гэх юм уу? Хоол хүнсний одоо хангамжийг хариуцдаг хааны тийм эмч нь Монгол хүн байсан байхгүй. Тэгээд тэр хүний бичсэн ном байгаа. Эдийн ондааны жинхэнэ товч гэд. Тэгээд тэр номоор одоо бараг хэдэн доктор, хэдэн магистр хамгаалж байгаа би бол мэдэхгүй байна. Манай багш нар бол сайн мэдж байгаа. Зөвхөн нэг үгнийх нь утгыг ингээд тайлаад магистраад үзэхэд маш том шинжилгээ ухааны тийм юм байна. Тэрнээ болохоор нийтдээ 224 төрлийн шүл эмчилгээ байгаа байхгүй. Тэр хүний зохиосон. Тэгэхэд бид нар тийм хоолны соёлтой байсан биз дээ. Тэгээ хавар иддэг хоолны тусдаа таны намар иддэг хоол. Монгол ер нь тийм байсан тий одоо. Тэгээ ингээд 100 нөгөө цагаан эдгэнүүдтэйгээд ингээд явчихдаг. Тэгээ дандаа цагаан иддэг байхгүй. Хүүтэн нөгөө халуун чанарын хоол гэдэг нөгөө адууны мах тий ингээд юмудаа хэрэглээ явуулдаг. Эсвэл нөгөө юугаа айрыг халааж уудаг ч байдаг юм уу тий. Энд ч одоо нөгөө хүүтэн нөгөө халуун чанарын юм. 100 болвол айл болох нөгөө юмудаа уудаг ч гэдэг юм. Тэгэхээр бид нар нөгөө хитрхийн нөгөө гадны соёлыг авах та зөв юм аваад зөв нэг тийм учир зүй тогтлыг ойлгож хэрэглэхгүй бол болохгүй байна гэдэг зүйлийг л сая одоо миний хувьд бол ойлгож авлаа шүү дээ. Айгу баяртай байна. Тэгээ бас үлрэлтэйгээ хамаад болох хэрэгтэй байхгүй тий. Тэгээд бүр нарийн задлах юм бол өглөө өдөр оройтойгоо. Тэгээ тэгж чадах юм бол бид нар ингээд бүр эрүүл байж чадна. Гэхдээ таны хилдэг шалтгаанаас гадна одоо бид нар нэг хилмигдүүлэлт гэдэг нэг аюултай үеийг тавж дууллаа шүү дээ. Энэ үед бид нарын ингээд өв соёл
одоо манжийн дарлалд байх үед Хураацсан байсан нөгөө ном нөгөө нэг документ их knowledge маань ингээд алдагдсан. хэдэн үеэр нь ингээд устгацсан болохоор би л бол хойгтой тэгж боддtiin. Ингээд тэрийг бүр амьдралын хэв маяг нь бүр алдагдуулчихжээ. Одоо бид нар энийгээ яг зөв ингээд сэргээгээд Сэргээж ирүүлж орчин үеийнхаа хэв маягт зөв хослуулж хэрэглүүл зөв байгаа байхгүй. Одоо хүмүүс өглөө асаад шар тастай 10 байтай нэг гоё бүрэнхий юм нэг өөрлөмөл хийдэг болсон шүү дээ. Тэг борцог ингээ хийгээл хүүхдүүд мөн одоо яг ингээ зөв соёл руу айжм гоё бодоотой цайч юм уу бодоотой цайн тэр хийгээл айжм мороод байгаа гэж бодод байгаа. Хүн чинь нэг шороо уснаас үүсэлтэй одоо байгаа орчноос бүх юм ингээ авдаг. Тэгэхээр аль болох одоо гадаадын галбаачлагдсан юм хэрэглэх биш. Яг Монгол орондоо ургасан ургамал хүнсийн ногоош гэдэг юм тийм хэрэглэх хэрэгтэй байна тий. Яг сая нэг копины жишээн дээр харагдаж шүү дээ. Одоо жишээл копиг орлуулах боломжтой тийм гоё сэргээдэг тийм юу эмийн ургамал байдаг юм манад. Багштай цайны ургамлууд гэдэг баг. Цайны ургамлууд одоо манад тэр нөгөө хөвөө оройт гээл Иванче гээл байж тээ тэр чи одоо бас ямар газар ургадаг вэ гэхээр одоо ингээд та явж утсан зөндөөл мужих ой модны ингээд модны яг ёроолоор ургадаг байхгүй. Сүүдэрт ургадаг. Сүүдэрт ургаж байгаа гэдэг чинь тэр чинь сэрүүн чадартай байхгүй юу? Өнөртөхөд гоё таатай өнөр өнөртдөг тий. Тэгээ баг зэрэгс эргэх үйлчлэгээтэй. Тийм энгийн хүн болгоны мэддэг ургамал байна. Тэгээ ерөнхийдөө тийм одоо импортыг орлох бүтээгдэхүүнүүд дээр нэлээд төлөв ажиллаад тэгээд одоо Монгол оронд гаднаас ус эмийн ургамлын бүтээгдэхүүнүүд нэлээд орж ирээд байгаа шүү дээ. Тэгэл энэ сайн тэр сайн гэдэл одоо ашигтай бактери гээл одоо эмэгтэйчүүд их уухын солонгос юг. Жишээлбэл ургамлаараас ашигтай бактеритай тийм одоо ямар бүтээгдэхүүнүүд байна. Сая болохоор манай анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн Монгол анагаах сургууль дээр нэг солонгос эрдэмтдтэй хамтарсан судалгаа хийж эхэлж байгаа юм билээ. Тэр нь болохоор яг ашигтай бактери үйлдвэрлэж байгаа. Гэтэ тэр нь зөвхөн Монгол оронд ургадаг Монголын эндемик 5 ургамлаас гаргасан ашигтай бактери гаргасан байна. Зөвхөн Монголд ургадаг тийм. Тэгэхээр энэ чинь бас яг үндэсний үйлдвэрлэл болох. Тэгээд тэрийг одоо өөрсдийнхөө одоо солонгост хамгийн сайн гэж байгаа бас ашигтай бактериудаас гаргаж авдаг ургамалтайгаа харьцуулсан чинь Монгол орных бүр 4 дахин өндөр байна гэж байгаа байхгүй. Одоо гадны оронтой харьцуулсан. Тий, одоо тэгээд нэг нь ашигтай бактери тэр 5 ургамлаасаа ингээд нэрээд гаргаад авцаа. Одоо тэднийг боловсруулах хэрэгтэй байгаа байхгүй. Нөгөө хуурайшуулаад нөгөө ийм жүүсэндээ ашигтай бактери хийх юм уу? Хийж байгаа. Эсвэл нөгөө хийх юм уу? Шууд ингээд хуураагаар нь ингээд шууд задлаад дуудаг ч юм уу. Тэрнийхээ судалгааг боловсруулалтынхаа амиг хийх хэрэгтэй байгаа. Боловсруулалт гэж гоё судалгааны үр дүн сонссон. Бас нэг хүн болохоор ашигтай бактери гэж ярьсан чинь нөгөө айрганд те булганы хүмүүсийн гидсэнд нь ашигтай бактери тэр лактозыг задлах ашигтай бактери өндөр байна гэсэн шүү дээ. Тэр бол яг үнэн баггүй те. Одоо бид нарт ингээ ашигтай бактери чинь айгүй олон одоо типүүд их байгаа шүү дээ. Тэгэхээр тань надад тохирч байгаа ашигтай бактери тань тохирохгүй байхгүй. Яг энтэй адилхан гадны орны одоо юу гэдэг Европ хүний ашигтай бактери ч одоо юу гэдэг ПВ сайн задлагдаг ч гэдэг юм уу те. Илүү тийм байхад бид нар мах болон сүүгээ илүү задлагдаг ашигтай бактеритай байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар нөгөө Төв Азийн газар нутаг дээр хэдэн мянган жил боллоо тий хүн өснөөс хойш тэгэхээр чин бид нар энэ газар нутаг дээр ургамал амьтны генийг одоо юу гэдэг мах идлээ гэж бодоход тэр чинь угаасаа л нэг уурга байгаа шүү дээ. За амин өвчтэй байгаа. Тэрэн дотроо нэг эс байгаа. Эсийн дотор нь ДНХ байгаа шүү дээ. Тэр нь бид нартэй нийлэгдэх чадвар маань маш өндөр байдаг гэсэн. Бид нар чинь хаа хамаагүй Африкийн юмыг аваачаад за килжим юм чи одоо бол нутагшиж эхэлж шүү дээ. Тэгэхэд бол анх бол ашигтай бактери маань танихгүй шүү дээ. Энэ юу ороод ирчихвэ гэ. За боловсруулалт хийдаа гэж эхэлсэн шүү дээ. Одоо боловсруулахаас яах вэ гэж. Яах вэ гэж одоо л ингээ манай бактериуд бол ингээ сурж байгаа шүү дээ. Тэрнтэй яг адилхан одоо Монгол хүнд бол тэр дайргийг задлагдаг бактери бол хамгийн өндөр байгааг бол би бол үнэнлэг. Тэгвэл толгой ингээд заримдаа нэг жоох ингээд өвддөг шүү дээ тий. Нэг ажил хийж сууж байгаа л тэгэл нөгөө антибиотик ч юм уу эсвэл ингээд нэг тийм хүчин хандах юм угаал манайх ч тэгэл одоо заншижлаа шүү дээ. Эсвэл ургамлаар толгой өвдөлтийг намдах одоо ямар төрлийн бүтээгдэхүүн эсвэл ургамал байна. Яг толгойн өвдөлт гэх юм бол ер нь бол юутай холбогдох вэ? 5 шалтгаантай байгаа л да. Тэгэд яг Европ анагаах ухаанаар толгойн өвдөл бас дахиад өөрөөр тайлбарлана л да. Юу гэдэг одоо гэмтлээс гаралтай ч юм уу, цус хомсрлын гаралтай ч гэдэм үү, хүчил төрчийн дутагдал гэдэм үү, тархины судасны нарийсэл гэдэм үү, маш олон шалтгаан уламжлалт анагаах хослохоор илүүцсний халуун байд юм уу, толгойн хий байд юм уу, эмэгтэйчүүдийн хий бүрэлцэн өвчин байд юм уу гэл дахиад айгүй олон шалтгаантай байж байна. Гэтээ шууд өвчин намдаах хэрэглэхээс өмнө тархинд орч маш олон судаснууд явж байгаа шүү дээ. Тэрийг сайхан амрааж тэр
булчингийн судлаж явах хэрэгтэй, тайвшруулах хэрэгтэй л гэсэн үг л дээ. Тэгэхээр яг шууд өвдөлтийг намдаахгүй маа гэхэд ургамлын гаралтай ямар хамгийн амархан юм бол зөөлөн аргаар хийх зүйлээ боломжтой. аргаар дэвтэлэг гэдэг уламжлалтны гоё эмчилгээ байна л да. За. Тэр нь болохоор ургамлыг чанаад ийм ханд болно шүү дээ. Ийм хандаар нь угаах юм уу биеэ одоо баанда хэвтэх хөлийн наас нь ингээд шингээж нөгөө юу яах те. Яг зөв. Тэгээ хүний хамгийн том эргэтэнчээ юу лээ? Арьс шүү. Арьс шүү дээ. Тэгэхээр арьсаар нэвчүүлэх нь уух болон одоо лаа болон бусад одоо бие рүү нэвтрүүлэх арга замаас хамгийн аюулгүй бөгөөд хамгийн үр дүнтэй эффектив. Тэгвэл ямар ургамлаар тэгж юу хандалж байх хэвээр. Янз янзэл ургамл гэж байна. Зөндөө олон холимог гэж болно гэсэн. Хамгийн түгээмэл хэрэгэлдэг уламжлалтад болохоор эмт 5 аршаан гэж байдаг, хиймэл 5 аршаанч гэж байдаг. Тэр нь болохоор арц зээргэн тэгээд амбуу гэдэг ч одоо юу лээ. Төвдөр нь мэдээд байгаа ингээд шүхцэр энтергээд ингээд 5 ургамл байгаа байхгүй. Тэр 5 ургамл нь болохоор мэдрэлийг тайвшруулж цусны суцыг өргөсгдөг, ер нь тайвшруулж амраадаг. Ялангуяа нөгөө харуултын дараах саажилт гэдэг бид нар байдаг шүү дээ тий. Тэр нөхөн сэргийхд илүү хэрэглээд байгаа. Тэрийг бол энгийн хүн ч гэсэн хэрэглэж болох байхгүй. Одоо та ингээд стресстэй лэрэл толгойч өглөө толгоогоо бариулахс гадна одоо хөлөө дүрдэг ч юм уу тий. Эсвэл одоо шавшдаг ч юм уу, эсвэл биеийн доод хэсгээрээ ингээд суудаг ч юм уу тий. Маш олон янзаар хэрэглэж болно. Тэрэн дээр уламжлалтын эмч хүний нэг гайхамшиг нь хувиргаж болно. Одоо жишээлбэл таны настай ээж аав чинь ч юм уу үе мөчн өвддөг байлаа гэхэд тэр нь дахиад өөр ургамлуудаар нэмээд үе мөчнийх нь дүрлэгийг ч юм уу нөгөө дэвтэлгийг нэмээд өгчнө гэсэн. Эсвэл нөгөө өхөл гар нь хавдсан одоо гимтлийн дараах байх юм бол хаван бууруулах, өвсөл намдах юм ургамлуудаар нэмээд өгч гэж. Ингээд яаж ингээ хувиргаж болдгоо. Тэр ерөнхийдөө нөгөө тохироог нь маш сайн бүрдүүлж байгаа байгууллагатай. Халуун хүүтний тэнцвүүлээл ойлгуулж байгаа юм. Тийм. Хувиргах боломжтой гэсэн. Манай уламжлалт хангах ухааныг хүмүүс маш сайн одоо мэдээд дээрээс нэмийн ургамлуудынхаа чанарыг аягүй сайн мэд хэрэгтэй юм шиг надад санагдаад. Яагаад тэгэхээр нөгөө нийгэмд арай тэр мэдээлэл их дутуу тий. Тэгээд нөгөө гадны 9 өнгийн нөгөө юм дээрээ орж ирэл тэрнийг л ингээ эргэлжүүл зүгээр болчтой гэдэг. Монгол улсынхаа ургаж байгаа нэмийн ургамлаар хийсэн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх юм бол илүү одоо тэр хорвоо чанар арай бага юм болов уу гэж бодоод байдаг байхгүй юу. Жишээлбэл нөгөө эсрэг юу гэдэг лээ. Эсрэг бие үсэг тахлаа үсэхгүй. Тий. Жишээлбэл ингээд нэг им угаал манай ханч нэг яах гэдэг шүү дээ. Тэрнийг одоо Монгол дурсан уламж санаа ухаанаа юугаараа хийсэн биеийн бэлтгэлүүдээр эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдээр бас эмчлэг боломжтой тий. Зөндөө тэмдэглэл үүдэж шүү дээ. Энэ болохоор нэг юм хоёр талтай юм шиг харагдаад идэв. Нэгэндээ нь болохоор одоо хербалистууд гэж яриа шүү дээ тий. Зүгээр юм ургамал түүгээд шууд анхаар нь ингээ хэрэглэдэг гэдэг тий. Уламжлалт танаа хонд болохоор жиг тан гэж байдаг байхгүй. Тэр нэгийн тан гэсэн үг. Жиг гэдэг нь нэг. Тэгвэл тэр нэгийн ургамлыг тийм удаан хэрэглэдэг байхгүй. Одоо би танд кофег удаан битгий хэрэглэе гэж байгаатай адилхан нэг удаа хэрэглээд одоо юу гэдэг нь өсрээд 7 хоног л хэрэглэж болно гэсэн үг. Ер нь нэг ургамлыг. Тэгвэл манайхан чи энэ сайн ингээл бараг хэдэн жилээр нь нууцсан байх жишээ байдаг шүү дээ. Тэр бол маш буруу. Би бол энийг ингээ хүн болгонд бараг анхааруулж хэлвэл үгүй нөгөө зохистой хэмжээнд хэрэглэх ёстой гэсэн үг шүү дээ. Яг нөгөө заалтаар. Тэгэнгүүт хэтрүүл хоор болно тий. Тохирол юм болно. Болохоор онцлог нь одоо та хамгийн таны мэдж байгаа ямар юм бэ найрлага? Гэхдээ одоо би яг уламжлалт танаа ухаанаас гэхэр нэг мандүр. Тий, мандүр нь ороод болоо гэл нөгөө ковидын үеэр их уусан та. Гэхдээ хамгийн бага тунтай юм болохоор уламжлалт нь 2 найрлагатай л юм бид. Нэгээр нэг найруулж өгдөггүй гэсэн үг байхгүй. Тэгэл ер нь 3 4 дээшээ 35 25 бүр 70 80 найрлагатай юм байгаа байхгүй. Тэнгүүт тэд нэр ингээд яадаг гэхээр би тань түрүүнд хэлсэн нэг жишг итгэл зүйр ярьсан шүү дээ. Тэрнтэй адилхан бидний нөгөө цэглэл гэсэн үг шүү дээ. Тийм яриад идэг хий шар бадган гэл яриад идэг шүү дээ. Яг тэгж ярихаар хүмүүс ойлгохгүй магадгүй л те. Ер нь альва биеийн аль нэг одоо дархлааны эс гэж ярих юм бол яаж алдагдуулахгүйгээр тэр найрлагыг үүсгэсэн байдаг байхгүй хамгийн гайхалтай нь нэг юмыг хит аривдуулдаггүй нэг юмыг хит багсуулдаггүй яг ийм тэнцвэртэй харьцаагаар авч явдгаараа маш онцлог. Тэнгүүтэл тэрийг та удаан хугацаагаар хэрэглэсэн ч гэсэн сараас 2 сар ч юм уу 3 сар ч юм уу нэг хэрэглэе гэж одоо танд тийм одоо хоруу чанар үүсэхгүй гэсэн. Нөгөө талаараа хортой ургамлууд бол маш олон байдаг боломж танах ухаанд. Бүр ингээд чоны хор гэд барьдаг, кузнецовын хорс гэдэг. Тийм байгаа баха. Тэгээ тэр нь одоо бид нарын одоо чун 5 чун юусэн тэргээл найлаганд ордог. Тэгэхээр ордог. Дээрүүд болохоор тэрийг бөөнүүд
одоо нөгөө транс байдалд орох гэж энэ төр хэвлдэг гэх түүхнээрээ бичсэн байгаа байхгүй. Тэр хортой ургамлыг болохоор уламж санханыг онцлог нь хоргоожуулах буюу номогтгол гэдэг технологийн арга хэрэгэлдэг. Тэр нь болохоор хид аргатай одоо сүүнд ч юм уу, архинд ч юм уу, эсвэл ар өрний шүүсэнд ч юм уу гэдэг ингээд номогдох аргыг бичсэн мэт. Тэгээ бид нар яг тэрүүгээр нь тэр технологиг ашиглаж хоргоожуулдаг гэсэн үг байхгүй. Нөгөө нэг хоргоожуулна гэдэг нэг уусгал байдал руу оруулаад нийлүүлээд одоо юу гэдэг те нэг өчир зүг нь болоод нэг хоруу чанааг нь гаргацдаг юм шиг. Тэнгүүдээ тэрийг эмийн юунд хэрэглэж болно гэсэн. Тэр нь уламж санаа ухааны тэр бас нууц гэдэг байгаа одоо хэсэг одоо уламж санаа ухааны номыг уншихаар дандаа тийм байдаг байхгүй. Нууц үдсийн гэдэг юм. Тийм тэгэхээр маш олон тийм нууцуд байдаг. Тэрийг одоо тайлж гаргаж шинжлэх ухааны үндслэлтэйгээр тэр яг юу болчих вэ гэдгийг нь тайлах шаардлагатай байгаа. Тэгээ номогтгол гэдэг үг нь та болохоор би танд сая хоргоожуулах гэж ойлгочлоо шүү дээ. Зарим тохиолдолд болохоор хүчийг бүр нэмдэг. Зарим тохиолдолд болохоор нөгөөтгөө бүр юм нейтрал болгох жишээ нь ингээд олон янзын номогтгол нь юунд хэрэглэхээсээ шалтгаалдаг. Тийм байна. Зүгээр би нөгөө энгийн жишээ байгаа. За нөгөө ургамлаас шал өөр юм шүү те. Тэгээд давс сахар хоёрыг чинь нэг нөгөө амтын тааруулаханд бол нэгэн дээр нэмээд тоол моол амтлаад байдагтэй л ижилхэн юм байна шүү дээ. Одоо зүгээр энгийнээр ойлгол те. Хамгийн энгийнээр шүү. Тийм. Бидээ тэгж бодож байгаагүй. Эндээсээ шууд уугаа авчихгүй те. Тэ нэмээ авчих. Тэгээ наа чи би ингээл уугаад би нөгөө дөрөв уу гэж хэлэх гэжсэн тийм мартчихсан уучлаа. Тий чөлөөтэй уугаал авчих. Би нэг подкастынхаа хамтран ажиллагчтайхаа бэлгийнээр гардалч. Тэгэхгүй бол нөгөө яриандаа халуураад ерөөсөө мартчихад байдаг байхгүй. Тэгээд манай подкастыг маш олон онтой байгууллагууд дэмжиж ажиллаж байгаа. Ширхэг үрнээс ширээний хүн сүрээтэй. Тухайн ширхэг үр маань ширээний хүн сүртлээ маш олон процессыг дамжиж байгаа. Тэгээд энэ сайхан үйлдвэрлэлийг хийж байгаа компаниудтай хамтарч байгаа. Тэгээд энэ хамтарч байгаа компаниудтай бэлгийг гардуулъя. За ямар гоё юм бэ? Primate гэдэг стекний мах. За энэ стекний махыг бол нөгөө манай хамгийн анхны дугаарт орсон Алтанбаатар захирал өөрийнхөө зүгээс одоо та бүхэнд ингээд өгч байгаа шүү. Тэгээд энэ стекний мах маань одоо яг энэ Монгол агрономчийн гараар бүтсэн тэжээлийн олон төрлийн одоо таримлаар Монгол орнд хэрэгцсэн таримлаар тэжээгдсэн Канада технологиор гарч ирж байгаа юм гоё стекний мах байгаа. Баярлалаа хамтрахын иднэ. За бидний мэдгээр нөгөө эзэгтэй тос гэд байдаг. За эзэгтэй тосны маань дараагийн брэнд Мора гэдэг брэнд байгаа. Энэ тос маань маш олон төрлийн одоо хүнсний ногоо болон одоо розмаринч гэдэг юм уу те ийм төрлийн урамлуудаар ингээ баяжуулсан ийм гоё одоо урамлын тос байна. За баярлалаа. Энийг бол яг одоо хэрэглээ явж байгаа. Тэгээд нөгөө хүүхд нэлээд нэг жоохон халуун амт идмээр явах үедээ энэ амлсан будаага энэ читэтэйгээр хийхээр бас гоё. Бас гоё юм те. За та хэрэглэгч юм биш те. За дахиад бэлэг байна. Энэ манай одоо бас мөн хамтран ажиллаж байгаа одоо үндэсний Vitapet брэнд маань байгаа. Vitapet брэндийн маань одоо энэ 5 төрлийн натура шүүс одоо гол найрлага нь Монгол орнд тарьсан луунгаар одоо үндсэн одоо түүх үеийн хийсэн байгалийн зэрлэг шимсээр баяжуулсан юм гоё бүтээгдэхүүн байна. За мөн энэ одоо бас гоё одоо хоолшин гэдэг бас олон төрлийн эрдэстэй авраг аршаан байна. За тэгээд одоо хүүхдийн бас одоо луунгийн угаар хийсэн нухш байгаа ингээд. За баярлалаа. Vitapet брэнд хэлхийг гартуулъя. Дараагийн бэлэг бол Мазалаги брэнд байгаа. Энэ маань бол одоо Монгол орнд тарьсан 5 төрлийн хүнсний ногоогоор баяжуулсан ийм гоё одоо хүүхдэд зориулсан илүү дутуу одоо орц найрлага байхгүй. Гоё. Ийм гойн байгаа хүүхдтэй. За баярлалаа. Сонирхолтой хоол болох нэ. Сонирхолтой хоол болох нэ. Олон төрлийн орцтой. Саяас нөгөө Food X-т явж байхад яг ингээд олон төрлийн өнгөтэй болгоцсон, хэлбэртэй болгоцсон гоймонгууд маш олон янз юм л. Дотроо ийм зүрхний хэлбэртэй жахшаг, бүр урт ийм нөхтэй жахшаг ингээд бүр урлаг болсон. Урлаг болсон ингээд төрөл бүрийн ингээд хоол нэ. Тэгэхээр манай Монголыг зэрэгцээд гой хөгжиж гэнэ үү. Яг энэ бол утгаар юм байхгүй шүү дээ. Маш гоё одоо яг наад нөгөө таримлуудыг нь бол нөгөө юунд яг одоо сэлэнгийн хөвөнд тарьсан. Севен нугын одоо яг тэр орчин тарьсан гэсэн. Севен нуг ч маш гоё байгалийн тогтцтой. Энэ бүтээгдэхүүнүүд маань бүгдээрээ яг манай Монгол орнд ургасан ургамал одоо таримлаас бүтсэн ийм гоё брэндүүд байгаа шүү. Тэгтээ баярлалаа гоё сонирхолтой хоолнд идэгнэ. За хоёлаа одоо Баатар брэндийн онцлог руу оръё. Баатар брендийн одоо маш олон төрлийн бүтээгдэхүүн байна. Ер нь бол хэдэн төрлийн бүтээгдэхүүн байна? Уламжлалт юм бол улсын бүртгэл 124 юм бүртгүүлсэн байгаа. За эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүн бол нэг 20 гаруй. Эрүүл мэндийн цай нэг 10 төрөл. Нийтдээ нэг 150-аад. 150 гэдэг чинь бас
их олон бүтээгдэхүүн биш. Энэ 150 бүтээгдэхүүн 150-аа ерөнхийдөө Монгол оронд ургасан эмийн ургамлаар хийгдсэн үү? Ер нь яг массын нөгөө эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд бол дандаа Монгол орондоо тариалснангаар хийхийг бас тэг зэрлэг ургамлаар орсныг хийхийг хичээдэг. А яг уламжлалт эмийн хувьд бол ер нь харьцангуй гадаад түүхий идэж байна. Яг Монгол орноос авсагч байна. Холимог юм бол 50-50% гэж хэлж байна. Зөв. Тухайн одоо эмийн ургамлд орж байгаа ер нь хэдэн зүйлийн эмийн ургамлыг Монгол оронд ургаж байгаа эмийн ургамлыг танаа үйлдвэрээр нь ашиглаж хийдэг бай. Эмийн ургамлын яг уламжлалтын эмэнд ордог бол 320 гаруй байдаг гэж номд байдаг. Тэгээ тэрнээсээ яг байнгын массаар хэрэглэдэг эмийн ургамл байна. Ганцхан одоо юу гэдэг олон найрлагатай эмэнд нэг удаадаа ордог, нэг өсрээд 100 г ордог эмийн ургамл байна. Ингээд янз гэсэн. Тэгээ яг хамгийн гол үн цэн нь болохоор бид нар ингээд тэр 100 г байгаа түүхий эдийг олохын тулд хаасан сэлэнг ч юм уу хөвсгөл ч юм уу тийшээ үнэхээр ингэ зорж очоод байгалийн гамшигыг даван туулаад заримдаа ингээл аянга цахилгаатай бороотой таарна, үертэй таарна, мөндөртэй таарна ингээл хөл нөцгөн мөндөр дээр гიშгэж явах жишээ нэ ингээл машин дээрээ суучих юм бол тэгэл шуурхтай таарна ингээл олон юмыг туулж ийж тийм тэрийг туулж ийж тэр ганцхан ургамлаа олж авч нөгөө эмээ бүрдүүлэхийн тулд хичээдэг. Тэгээд энийг олж авахын тулд би бас зарим өвчтнүүдтэй шууд хэлцдэг байхгүй. Та уламжлалт танахаар имжлүүлж болно, надаар имжлүүлж болно. Гэхдээ та миний өгөөнд ороод яг энэ эмээг маань хэрэглэнэ гэвэл би танд өгнө. Хэрэглэхгүй гэвэл та өөр имжлэгээ сонгож олно гэж хэлдэг. Нээлттэй яа тэгэхээр бидний хувьд болохоор тэр нь маш үн цэнтэй. Тэр одоо өндөхөө ургамлаа бид нар олж авах хүндэл сэтгэл зүрэх, ам бие, одоо хөдөлмөр, цаг хугацаа бүх юмаа зориулдаг учраас тэрийг яг маань тэр үн цэнийг маань ойлгож байгаа хүн хэрэглээсэй гэж. Тэр хэрэглэж байгаа хүн бүр илүү яг нөгөө юуныхын цааврахын дагуу хэрэглэж юу яах тийм боломжтой шүү дээ тий. Тэгэхээр бас наад чинь бол бас гоё нээлттэй тийм санал тавьд юм байна. Маш олон төрөлгээд ингээд яхаар яг нөгөө тоон яг хэрэглэж байгаа юм бол бас нэлээд олон 300 дотроос бол тэгэл ашиглаа явчихдаг юм байна шүү дээ. 300 орчмоосоо тэгээд энэ олон төрлийн ургамлыг ер нь бол тармилжуулах боломжтой ургамлууд бас нэлээд байгаа шүү дээ. Тэр нь яг судлаад явал те. Тэгэхээр энэ талаас нь бас ер нь нэлээд одоо хүчтэй хөгжүүлэх юм бол тарианууд тарьж байгаа хүмүүстэй ч бас үр дүн гарах нь байна. Та хэдийн маань ч бас одоо тэр уул хад руу хол явах бас юу найшлж ойртох боломжтой юм байна шүү дээ тий. Тэгэхээр яг нэг яг байгаль загварын юун дээр бол тэр байгальдаа ургаж байгаа тармилжуулж байгаа хоёр бол бас Монголдо тарьж байгаа хаавшин дээр дулаан орлоо аваач үзэж тарьчихж байгаа шүү. Тэгэхээр бас тодорхой хэмжээний байгалийн чанарыг бол алдахгүй л гэсэн үг л дээ. Манай Монгол орн чинь нэг өдөртөө одоо 100-аа нэмэх 30 орчим хөтлөө оройдоо шууд нэмэх 5 руу буцаж байгаа шүү дээ. Нэг нь хасрууд өгдөг, майнус руу өгдөг. Тэгэнгүүтлээ өвлийн үйлрэлд нь бол хасах 40 хүрчихэж байгаа. Зуны үйлрэлд нэмэх 40 хүрчихэж байгаа. Тэгээ энэ бүр ингээ хасах ингээ 80-ийн хооронд хэлбэлцэж байгаа байхгүй бид нар чинь тий. Тэнгүүл ургамал өөрөө нөгөө та бол сайн мэдж байгаа шүү дээ. Амьдрахын тулд олон нөгөө хамгаалтын бодисуудаа ялгаруулж эхэлдэг дээ. Нөгөө полифенолт нэгдэл тий. Тэсвэрийн физиологи нь одоо ажиллаад эхэлнэ гэсэн үг. Тэр нь болохоор нөгөө биологийн нэгдлүүд нь маш өндөр агуулмжтай болж ирдэг. Тэрийг бол та хамгийн сайн мэддэг. Харин одоо манай подкастын зочин бүр дээр одоо яг энэ үнцэг харж ирж байгаа. Яагаад тэгэхээр одоо энгийн тармил ургамал дээр ч гэсэндээ энэ цагуурын байдал нөлөөлж байгаа. Мэдээж нөгөө эмийн ургамал дээр ч эмийн ургамал бол бүр дөрвөн үйлрэл өвөл хүртэл тэр өөрхийн үндсэн дээр хөрсөн доороо ингээ байж байгаа шүү дээ. Зун болохоор сэргэж ургадагч байт юм уу. Тэгээд олон насны наст одоо янз бүрийн ургамлууд байгаа. Тэгэхээр энэ олон ургамлын экотипийг цуглуулах эсвэл одоо үрийн нөөцийг цуглуулж хагаад тармилжуулах шаардлагатай байна. Тодорхой хэмжээгээр тармилжуулж байгаа юм бол манай эмийн ургамлын салбар дээрээс нь эрүүл мэндийн бүтээгдэхүүн хийж байгаа салбарын нөөц гэсэн. Нөөц гэх юм бол үйлдвэрлэл гэсэн тийм ээ. Үйлдвэрлэл гэх юм бол тэр үйлдвэрлэлийг хийж байгаа одоо бизнес эрхэлж байгаа хүмүүсийн ашиг орлого нэмэгдэн бүр гадагш байгаа экспортлоод гадаадаас доллар татах боломж бол үүснэ гэж хараад байгаа. Яг зөв. Одоо энэ гомн дээр гэл ярихад одоо бид нар нөгөө энэ ингээд ногоогоор байжулсан юм шүү дээ. Бид нар энийг хүүхдэд зориулсныг бас илүү эмийн ургамлын хандаар байжулсан байна хийж болохоор ахгүй тий. Тэгэх юм бол бидний хэрэглээ нэмэгдээд байгаа. Яг эмийн чиглэлээр нь оруулахаар бас айгүй хязгаарлагдмал ахгүй. Тэгвэл ер нь бол ургамлын зах зээл чинь дэлхийд бол одоо түрүү жил 25 оныгаар явах юм бол 261 тэрбум доллар орчим байгаа хгүй. Тэгээ 2030 он гэхэд бол 350
58 давнаа гэсэн давнаас судалгаа байна тий. Тийм тэгвэл манай монголчууд одоо энэ тосыг хүртэл сайхан гой баяжуулаад эхэлж байна л да. Яг адилхан юм хүнснийхээ чиглэлийг нөө маат ашигла бүгдийн Түгээмэл бүх юмдаа хэрэглэл болох. Тэгээ тэрийг зөв те нөгөө цаг хугацаатайгаа зөв хэрэгэл зурхал хэрэгтэй. Халуун үтнээ одоо би халуун үтэн гэж ойлгож байна. Тэдний ярилцлагаас хойш халуун үтний гой тохируулж ирсэн бай. Өдөрлийн чанартайгаа гэдэг те. Тэгж баяжуулж хэрэглээд хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа л та. Хоёул нөгөө тармилжуулах гэдээ ярьсан. За эндээс та ядмаа нөгөө байгалаас нь ургамал авч байгаа шүү дээ. Тодорхой хэмжээгээр одоо маш бага хэмжээтэй авч байна. Зарим жоох их хэмжээтэй ч авах бас зүйлүүд байна. Тэгэхээр энэ дээр ер нь та одоо уламжлалт данаа ухааны одоо ийм үйлдвэрлэл хийдэг хүмүүсийн хувьд одоо тухайн байгалийн ургамлаа яаж хамгаалж авдаг вэ? Тийм юм байгаа юу? Тийм байлгүй яах вэ? Ёсж байгаа эсвэл одоо хамгаалдаг тийм технологич байгаа. Тэр талаас та нэг танилцуулаад өгч. Тэр их сонирхол байна л да. Бид нар чинь бүр түүх өдөртэй. За. Тийм одоо ургамал ингээ газар одоо ханшд нийснээс газарт хүрэхдээ эхлээд бид нар ийм бас нэг яс үлдэн те одоо тайлбарлах юм бол бид нар эндээс ийм юм авах гэж байгаа шүү те. Тэгээд бид нар энийг өөрсдийнхөө ашиг орлого орохоос илүү одоо ингээд хүмүүсийн өвчин ганаа сайн сайхан юмд хэрэглэж байна гэдгээ одоо ингээд эрүүл мэндэд ашиглах гэж байна гэж зорилгоо хэлж гин гэсэн үг шүү дээ те. Тэгээ хүндэтгэлтэйгээр одоо нөгөө өргөд барьцуудаа өргөд одоо бас нэг юм жилд нэг уншдаг нэг ном байдаг байхгүй. Тэрнийхээ ашааныг бид нар ингээд уул ус хангаад л хийдэ өргөд тэгээд нэг юм юу гэдэг эвэр байдیں۔ Одоо тэгж хэлгэн ч одоо зөв юм байна. Газраа домноод тэрнийхэн дараа бид нар одоо авах хэрэгтэй. Манай монголчууд ч уламжлалт ус заншил нэлийн өндөртэй хүмүүс шүү дээ. Тэгэхээр бид нар яг тийм заншил үйлдчихэж авдаг. Тэгээд бас авах газрууд нь бид нар энэ нормтыг эндээс авдаг. Угаасаа олон жилийн одоо судалгаан дээр тэгэхээр нөгөө огт танихгүй догшин газар энтрээс бол бид нар хамаагүй юм авдаггүй. Байгаль ургамал хамгаалах талаас болохоор эд цэцэглэлтийн үед авдаг ч ургамал байна. Үнцийг авдаг ургамалч байна штэ. Тэнгүү хүмүүс бид нар яг 7 сард үрээ хайсныхан дараа газрын дээд хэсгийг авах жишээ нэ. Намар тийшээ ургадаг ургамлууд шүү дээ. Одоо тийм үрээ хайсныхан дараа ихэр тэр үржил тухайн ургамлын үржил явагдаад дуусны дараа. Дуусныхан дараа авна гэсэн. Тэгэхээр унсан үүр мөрөнд маань дараа жилээс борж идэв юм аа. Үнцийг болохоор бид нар 8 сарын 15-наас 10 сарын 15-ны хооронд л авдаг. Яа тэгэхээр та мэдчихэж байгаа шүү дээ. Намар болоод ирэхээр бүх ургамал шимш үсээ үнс рүүгээ татаж авчихдаг. Тэгээ үнцээ авахдаа бид нар одоо юу гэдэг тэр үнц маань одоо 10 санттай ч үндэс байна, 50 санттай ч үндэс байна. Тэнгуүтэл тэр үнцийг бүрэн авч болохгүй. Бүрэн гараад ирлээ. Боломжтой үлдээд юм биш үү? Тийм бүрэн авлаа гэж бодоход буцаагаад нөгөө 20% заавалчгүй суулгана. Гишүүн гэдэг ургамал шүү дээ. Хүн болгоны сайн мэддэг те. Гишүүнийг болохоор хүмүүс ингээд барин хийгээд идэг хэсэг нь бол үндэслэг гишин шүү дээ. Та мэдээж тэгээд нэг 10 сая орчим үндэслэг гишин гэдэг байхгүй. Тэгвэл бид нар тэрнээс доошоогоо нэг 30 сая орчим авч иж яг үнцийг авдаг. Тэгээд доошоогоо тэр чинь бүр 50 80 хүртэл явцсан байдаг байхгүй. Тэгвэл бид нар дээдлийн нэг 30 сая орчим үнцийг л хэрэглэх хэрэгтэй гэсэн. Тэгээл тэр маань үнцэн сэргийг урагчдаг тийм үлдэлцэн байж байгаа тэгэхээр сэргийг урагчдаг. Тэгээд газар ургамдаас авчаа тэгээ баярлж талархснаа хэлээд одоо үндэс авсан бол нөгөөдгөө булаад яг ингээд гар хүн амтаа хүрээгүй цагаад үлдээх ёстой л тоо. Одоо манай агрономи шинжилгээ ухаан дээр бид нар бол нөгөө байгаль тус юм тарьж байгаа. Тэгээд тарьсан ургамлаа хураахын тулд тэр тухайн хөрсний шимтгийлийг бид нар дайчилж ашиглаж байгаа. Тэгээд эргүүлээд бид нар нөгөө эргүүлэн өгөх одоо зүйлийг хуульчилсан байдаг. Тэгэхээр одоо бид нар хөрснөөс байгаль ихийг ашиглаж авсан бол заавалчгүй эргүүлж одоо байгальдаа буцаа шингээж бордоо өгөх байдаг юм уу тийм хөрсөн хамгаалах арга технологиудыг бас ашигладаг л та. Тэрнтэй ер нь бол агаар нэг юм байна. Таны одоо наад хэлж байгаа зүйл чинь. Тэр байгаль орчны яамнаас нэг хилцүүлэг зохион байгуулад тэн дээр яг одоо байгалийн ургамлыг сүйдүүлж байгаа шалтгааныг бол яг уламжлалтынхан гэж хэлэхгүй хэлээ л дээ. Ер нь бол бэлчээрийн мал аж ахуй гэж хэлж байгаа. Хоёр дахь шалтгаан нь болохоор уул уурхай гэж хэлж байгаа. Синдичилж байж байгаа тийм. Синдичлээд ингээд ямар н тэр одоо
хавийн ургамлын ургах нөхцөлийг ингээ бүрэн одоо утгаар нь эргүүлсэн газрын эргүүлсэн нөхцөлд бол ерөөсөө Сэрэг боломжгүй тий. дахиж одоо яаж нөхөс сэргээд юм бас та эдмэл сайн мэдэх бах. Бид нар бол хараад за энэ одоо дахиж урахгүй байна л гэсэн ойлголттой буцсан. Ер нь бол тэр байгалийн экосистем тэр доктортой байдал бол тэр уул уурхаагаас бол тодорхой хэмжээр нэлээд өдрөлтэй яг одоо баялагын тэр нарийн одоо тэр ховор элементийг нь татаад авчиж байгаа юм чинь. Тэг яг нэг орлуулад хөрсийг нь буцааж одоо дэвшээл дахиад одоо өөр тоос болгох эсвэл одоо моц болгож байгаа юм тэгвэл ажил хийдэг л дээ. Тэгээ бол одоо эмийн ургамалтай харьцуулахад тэр уулархол асар том хайхтар юм шүү дээ тий. Яма эмийн ургамал бол яг тэр байгаад идэл юма тэр хайрлаж авч байна. Эргээд одоо хүний эрүүл мэндэд тустай одоо хүн ухад илүү хялбар болгож тэгээ тэрнийг ангаах ухаанд уламжлалт ангаах ухаантайгаа холбож ингэж өгч гэнэ гэдэг чинь биднэрт одоо байгалыг илүү ойртуулж одоо химийн чиглэлийн эмийг уухаас сэргийлж байгаа маш том одоо тусдын гэж одоо миний хувьд бол хараад байгаа. Тэр манай Монголын онцлогч нь бас хоёлаа түрүүнд нөгөө цаг уурал ярьчлаа шүү дээ тий. Эрсдэл суур амьсгалаас гадна за мэдээж хөрс байгаа тий. Дараагийн гол нэг юм нь би бол ус гэж боддог байхгүй юу. Таны докторийн ажил яг нөгөө электронжуулсан ус гэдэг байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан одоо уулын өндөр дээрээс одоо гол мөрөн үзлээ шүү дээ. Засны ус маань урсгалаа шүү дээ. Тэгэхээр чинь хэдэн километрийг туулж байгаа вэ? Тэнгүүт тэнд агуулгаж байгаа уулын оройноос ахуулаад газрын хөрсөөр явж байгаа бүх шим тэжээл, эрдэс минерал одоо чулууны тий үнэт хавар элементийн ионыг бүгдийг аваад урсж байгаа тийм эрүүл бас байгаа байхгүй. Тэр маань нуурууд юм уу, зөөрөн байд юм уу, горих болт юм уу, тэгээ тэнцэнээс нь бид нар тариалт болон бусад манда байгалийн ургамал маань ургаж байгаа штэ. Тэгэхээр Монгол орн маань ийм гоё ариун дагшин тий тэгээ тийм эвдрээгүй ийм эрүүл орчинд ургаж байгаа ургамал мал одоо энэ амтны тий бүтээгдэхүүн бол яг л биднэрт эм болж ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр зөв байгаа тий. Тэгэхээр бид нараас энийг үн цэнийг мэдэж хэрэглэмээр байна тий. Илүү үн цэнтэй байна. Гадны ирийн цастай бүтээгдэхүүнийг илүү сонгохоос илүү Монголдоо үйлдвэрлэж байгаа тэр Монгол уул ус хөрсөнд ургасан одоо түүхийд тэр хийсэн бүтээгдэхүүнүүд бол хаач байхгүй Монгол хүн тохирсон хамгийн супер бүтээгдэхүүн гэдгийг л одоо ялгаа авахгүй манай шүүрний ширээний үнс гэдэг үрээтэй подкаст маань бас олон нийтэд таниулах ийм зорилготой үйл ажиллагаа явуулаад ингээд явж байна. Тэгээд энэ подкаст нь бас таныг дэмжин оролцож байгаад бол миний хувьд их баяртай байна. Монгол улс ирээдүйн дэлхийн хүнсний органик төв тий болох боломжтой гэж би танаас асуумаар. Би оролцож болохоос энийг асууж байгаа. Одоо бид нар Монголын маань дархлаа гэх юм уу нөгөө глобалчлсан дэлхийгээс ялгарах гол онцлог гэх юм уу тэр маань үүсэл нүүдлийн соёл иргэншил маань болоо явчлаа шүү дээ. Тэгэхээр бид нар энийг хэр удаан зөв ойлгуулад удаан хугацаанд авч үлдэж үйлдвэрлэлтэй болон технологитой хослуулж чадна. Тэр хэвээрээ бидний үнц нь илүү өсөх гээд байгаа байхгүй тий. Тэгэхээр тэрийг бас орчин үед одоо хослуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. Уламжлалт одоо юугаар алдахгүйгээр байгалийн онгон дагшин байдлаа тодорхой хэмжээгээр алдахгүйгээр хадгалаад тийм мөртлөө орчин үеийн технологи нэвтрүүлээд ингээд нэг тийм аль аль нь тохирсон байдлаар хийчих юм бол биднээс ирээдүйд нэлээ хай класс төвчний бүтээгдэхүүнүүд манай Монголоос үйлдвэрлэх боломжтой. Энийг ер нь манай монголчууд өөрсдөө ойлгоос тийм ээ. Яг зөв. Сая болохоор Германд бид нар бас нөгөө GIZ гээд олон улсын байгууллагын тэмцэлтэйгээр сургалтанд хамрагдсан. Тэгэхэд бол smart farming үүссэн мэд одоо 2 хүн ажилтдаг 100 өхрийн ферм байна. 2 хүн ажилтдаг. Тэгээд өхрлүүгээ ингээд буудна гэж яриад л л дээ нэг ийм юм амруу хийж юм. Тэр ингээд насан туршид нь байгаад халуун хөтөн за хөхний өрөвсөл болж гэнэ үү хаана өвч юм бол бүгдийг хянаад явж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бид нар шууд оруулж ирэхээсээ илүү нүүдлийн соёлынхоо гал аж ахуйтай бас яаж хослуулж болох нь нэгэнт тэнцээ тийм смарт технологи үүсчихэд байгаа чинь бид нар бас ашиглах хэрэгтэй шүү дээ. Тэгтээ яг яаж зөв ашиглах уу гэдгийг бас одоо манай бизнес эрхлэгчд болон одоо инновац нэвтрүүлдэг хүмүүс маань бас оруулж ирэх баха. Манайх болохоор нэг 3 жилийн өмнөөс сарлаг гээд брэнд хөгжүүлсэн аахгүй. Гэхдээ тэрийг яг юм маркетинг болоо реклам сурчлагаа ерөөсөө хийгээгүй. Тэгээ тэр нь яадаг вэ гэхээр одоо Монголын сарлагын амтан ч өөрөө их өрмөц онцлогтой амтан. Дэлхийд 3 том төвөл байдаг аахгүй. Өмнөд Америкт байна. Нөгөө бизон өхөр гэж үүдэг. Бизон өхөр.
зэрлэг үхэр гэж байна. Төвдөд Төвдөд нэг үхэр байна. Тэгээ манай Монголын Монголын сарлаг байгаа байхгүй. за. Тэгэд энэ сарлаг гэдэг амьтнаа ер нь алдаршуулах хэрэгтэй байна. Хавж үлдэх хэрэгтэй байна гэд сарлагын одоо зүрх, бөөр, илэг тэгээ ийм боломжлолт жор байдیں۔ Бүр эмийн жор гэдэг байхгүй. Тэрийг бид нар аваад тэр сарлагын зүрх, бөөр энэ төрөй хөлдөөн хатаах технологиг хэрэглээд одоо Үүдний аргаар хүүтний аргаар одоо халууны аргаар боловсруулахаар чинь тэнд байгаа задарч. Үүдний арга бол тэрийг хадгалдаг бүр 90% хадгалдаг. яагаад гэвэл би нөгөө Солонгос тус үүдний аргаар айгүй ажиллаж ажиллажсэн тий. Тэгээ нөгөө пост менежмент гэдэг нөгөө яриад байгаа. Жилүүл алимыг ингээд хүүдний аргаар хатахаар маш гоё амттай ерөөсөө яг шимтэж алдагддаг баг. Тэгээ шууд уусаал алга. Тэгээ ерөөсөө бутраал айгүй ингээд хилэн дээр тэгээ задраад алга болдог. Нилийн үнэтэй жоохон өндөр өртөг өндөртэй тий. Уулын чанартай. 90% нь усных нь 90%-ийг ууршуулчихж байгаа болохоор өртөг өндөртэй. Тэгээд дайвраа боловсруулад одоо яг эмийнхаа ургамлаар баяжуулаад тийм капсултай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хийсэн байгаа. Тэр нь зүрх, бөөр, илэг, гүзээ гэсэн юм одоогоор 4 бүтээгдэхүүн байна. Одоо энэ дээр нь бид нар бас нэг магистрийн ажрын судалгааны хүрээнд цөсний бэлтгэлийг нь бас хийж үзэх. Ингээд санаачлагтай явж нарай эхлэх байгаа. Зөв наас нь гэхдээ гоё одоо та хэд маань зорьсондоо хүрэх байх гэж бодож байна. Яагаад тэгэхээр өмнө нь бас нэлээд хөгжүүлдэгсэн. Дээрээс нь нэлээд үед амжсан байдлаар юу байдаг. Анхнаасаа суурийн одоо Баатар брендийн Баатар гэдэг одоо мундаг хүмүүс гэсэн байна. Тэгээд одоо үе удам нь одоо та өөрөө ингэ явж байна. Баг 7-8 настайгаас аваад байгаа жуул хатаар явж байна. Ийм ургамлыг ингэ зөвлүүлсэн. Ийм үед амжсан эрдэмтэн дээрээс нь энэ бизнесээ бас олон талаас нь хардаг ийм гоё сэтгэлгээтэй гэх юм уу? Ийм байдлаар одоо уламж данаа ухааныг дэлхийд таниулах юм ажлыг за танд маш их баярлалаа. За баярлалаа. Манай подкастт одоо хүрэлцэн ирсэн танд дахин одоо баярлалаа гэж хэлээ. Тэгээд одоо энэ хугацаанд ярилцаж хэлж амжаагүй миний асууж амжаагүй зүйл байвал одоо таажуулаад хэлж болно. Ийм гоё Монгол орныхоо баялаг бүтээгчдийг урьж оролцуулж байгаа төлөвлөний удаас таатай байна. Би бас энэ том үйлдвэрлэгчдийн доос орж чадсандаа бас өөрөө баярлаад байгаа. Тэгээ бидний одоо алс холыг харсан зорилго маань бол би анх болохоор тэгж боддог гэсэн аахгүй одоо ингээд дэлхийд Монголоо гаргачих юмсан ингээл тэгээд олон улсад ингээд бүтээгдэхүүнээ аваачаал ингээд сурталчилж үзлээ, таниулах гэж үзлээ. Халуу оромдч очлоо, хүүтэн үлсэтч очлоо ингээд ойр юм болов гэж ингээд Азарч гэсэн явж үзлээ л дээ. Тэгээ гол юм нь болохоор юу юм бэ? Шууд гадагшаа бид нар экспортлуулж эхлэхээс өмнө эхлээд дотооддоо бид нар өөрсдөө энийхээ үнцнийг ойлгох хэрэгтэй байна. Бүгдээрээ хэрэгэлдэг бол. Яг зөв. Тэгээ өнөөдөр ингээд та түрүүнд яг хэллээ шүү дээ. Гадны юм авахаасаа илүү өнөөдөр Монголдо ургасан цай ч юм уу бүтээгдэхүүнээ Улаанбаатарт байгаа хүн авах хэрэгтэй байна. Хаа байгаа дорнот байна уу тэр ховдод байгаа гэртээ малаа хариулаад явж байгаа хүн хүртэл тэрийг хэрэглэх хэрэгтэй байна. Ингэж таниулж чадаад хүн болгоны хэрэглээ болсны дараа гадаад байгаа монголчууд маань авч эхэлнэ. Тэгээд тэднэрээр дамжаад одоо үүдэн гадны германч гэдэг юм уу солонгосч гэдэг юм уу эднэрт хүрэх юм байна. Тэгэхээр нөө би арга замаа нөгөө шууд гэрээ өөрчлөөгөө гэж төрийг өөрчлөе гэдэг шиг тэгж болохгүй байна гэдгийг ойлгосон. Тэгэхээр Монгол түмэн хэрэглэгч одоо арт иргэд маань энэ гой үн цэнтэй Монголынхаа бүтээгдэхүүнийг өргөн дэлгэр хэрэглээсээ утга учрыг бас ойлгоосоо одоо ингээд жижиг одоо бүтээгдэхүүн байлаа ч гэсэн тэрний одоо цаад нарийн соёлын тэгээд яагаад би энийг одоо хэрэглэх ёстой вэ гэдэг мэдгэдэггүйнээ бас өөрөө гоё авч ойлгож хэрэглээсэ гэж хүсэж байна. Таны эрүүл Баатар шиг тэгээд одоо таны энэ хийж байгаа зүйл улам сайхан дэлгэрч одоо гадаадын тэгээ Монгол төдийгөө экспортод Монгол орны эмийн ургамлаар хийсэн маш олон бэлтгэл эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд өргөн дэлгэр гарах болтгоо гэж өрөөё. За баярлалаа. За ингээд амжилт хүсье. За баярлалаа. За. Ширхэг үрнээс ширээний хүнс. Ургацтай айл подкаст